хөөрхнүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Таны сүнсний өсөлт ямар үе дээрээ явна вэ гэсэн мэрэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та дараах 3 сонголтоос нэгийг нь сонгоорой. Хэрэв та сахиусан тэнгэрийг сонгосон бол сахиусан тэнгэр нь юуг бэлэгдэж, юуг тань дуудаж байна гэхээр та энэ зун өөрийн давахгүй байсан даваагаа давж зөв сонголт юу болохыг сүнсний гүнээсээ мэдэрнэ. Уур бухимдал, бүтэлгүйтэл намжиж, сэтгэлийн эдгэрэл гэж юу болох талаар судлаж, тухайн эдгэрлийг өөрийн сүнсний гүнээс мэдэрч талархах болно. За танд амжилт хүсье. Хэрэв та Бурхны зургийг сонгосон бол танд юуг мэдгэдгийг хүсэж байна вэ гэхээр танд удахгүй зүүдээр танд дамжуулж өвгдээд эсүүд нь мэдээ илгээх болно. Та сонгогдсон хүн. Та бол өвгдээцийнхээ мэрэгэн ухааныг хүргэх ганц одон юм шүү. Зүуд бол зөн юм, амьдралдаа талархаж сураарай гэсэн байна. Хөөрхөн эрвээхийг сонгосон сонгогчд маань та өөрийн сүнсний шинэ эхлэл, шинэ замналыг хүлээн авна. Сүнснийхээ өгөгдөл болон энэ насанд хийх сүнсний ажлаач таньж магадгүй тул бясалгал хийж шинэ эхлэл, шинжлэлийн энергийг хүлээн авахтаа бэлдэж амрах хэрэгтэй юм. Утас, дуу хуур, тоглоом, донтолтоос өөрийгөө хол байлгаж өөрийгөө сонсох орон зай гаргаарай гэсэн байна. За амжилт хүсье. Ирээдүйн үргэлж гэрэлтэй байх болтугай.